Зандан шатар тест үгээр л тоглоод байна. Ер нь зандан шатар яг ерөнхий сайд юм уу, инфлюенсер юм уу би өөр ойлгох байлаад шүү. Ерөнхий сайдлын ажил гэдэг бол инфлюенсерийн ажил биш шүү дээ. Инфлюенсерийн ажил хийгээд байгаа юм. Одоо энэ засгийн газрын тэр дэд сайд нарыг огцруулах. За ер нь ч бол энэ одоо бас би бол сая цогтгорол дарга хэллээ. Би бол энэ их хурлын дарга асуудлыг бас хэлцэх ёстой гэж бодож байна. Яа тэгэхээр энэ сая яг үнийг хэлэхэд манай хүмүүс ингэж байгаа ерөнхийлөгч хууль санаачлалт юм аа. Тийм үү? Энэ хууль санаачлах эрхийг л хэрэгжүүлж байна гэж. Гэхдээ хууль санаачлахын эрх бол хэмжээ хязгааргүй эрх гэсэн үг биш. Яг бол үндсэн хуулинд засаглалын хуваарийг заасан. Их хурлын онц бүр эрх гэж заасан. Ерөнхийлөгчийн онц бүр эрх гэж заасан. Гэтэл ерөнхийлөгчийн онц бүрийн эрх бол их хурлын онцгой бүр эрхийг хязгаарлагдах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл их хурлын эрх рүү халтаж болохгүй. Энэ ерөнхийлөгч бол тэгэх юм бол ашиг сонирхлын зөрчилдөд итгээд гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийлөгч бол хууль санаачлалнаа. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилдөд хууль санаачлж болохгүй. Яг бол институцийн ашиг сонирхол байхгүй юу? Хамгийн гол нь ерөнхийлөгч институцийн ашиг сонирхлоор хууль санаачлаад байвал удахгүй улсын хурлыг юу гэдгийг одоо тийм ээ онцгой бүр эрхийг өөртөө шилжүүлсэн хууль гаргаад ирвэл яах вэ? Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилттэй институц нь нөгөө институцийнхаа талаа хууль санаачлалцсан байхгүй юу? Тийм учраас энэ Монгол улсын үндсэн хуулиар хориотой. Гэтэ би хэлээд байгаа. Энэ бол ерөнхийлөгч өөрөө парламентын засаглалын төлөө байна гэдэг. Энийхээ төлөөр хатуу байдаггүй. Сая ийм хийхт нь би гайхаад би бол дотроо ерөнхийлөгчийн нэр дэвшиг, ирээдүйн нэр дэвшигч нийл хийсэн ажил. Би хэлээд шүү дээ. Зориуд ийм 30 хууль бүр институт хоорондын зөрчил, ашиг сонирхлын зөрчлийг давж байгаа ийм хууль өргөн барьсан чинь ерөөсөө л одоо удахгүй зандан шатар нэр дэвшээд энэ парламент муухай гэж явах юм байна л да. Үгүй чи өөрөө их хурлын дарга байхдаа юу ярьж ирсэн? Үгүй чи парламентал нүдний цэцгийн мэт хамгаалыг явуулдаг. Өөрөө зандан шатар ерөнхийлөгч парламентын ерөө халдаж болохгүй өөрөө тийм байсан шүү дээ. Одоо тэр их хурлын дарга байхаараа нэг үгтэй. Ерөнхий сайд болохоор шал өөр үгтэй. Их ерөнхийлөгч нэр дэвших болохоор бүр худлаа шаадаг гэж болохгүй шүү дээ. Тэгвэл парламентэд сүргэж хийж байгаа эцэн ном төрөл дарга энэ дээр хэр сайн сүргөчний ажиллаа хийж болох. Тийм. Ер нь бол яг цогтгорол даргач нь бол сая маш их ажилттай байна. Тийм үү? Ер нь ч бол энэ донслоготой үеийн манай намын дарга маань. Тэстэй жинхэнэ одоо хүртэл донслогоо дуусахгүй шүү дээ. Тийм биз. Дээрээс энэ л галтаа хэдэн сар байлаа шүү дээ. Тийм үү? Намын даргын маань бүртгэхгүй үгүй юу гэдэг асуудал хичнээн хүнд байв. За ингээд энэ галуудыг давсаар одоо сая л бол манай намын нийт хүрээнд бол маш том шинжил явагдлаа. Сая бол харин цогоо дарга маань бол би бас саяны энэ бүрт шинжилсэн яг одоо ингээд яг жинхэнэ бүртгүүлж байгаа. Ер нь энэ 165 мянган гишүүн бүртгүүлсэн явдал бол энэ бол гайхамшигтай зүйл шүү. За яг үндэ ардын намч юм гишүүн байхгүй байгаа шүү. Одоо манайх шиг бүртгэх юм бол ардын намд юм гишүүн байхгүй байгаа шүү. Би бол тэгж хардж байна. Сайн ажиллаж байна. Сайн ажиллаж байна. Ярихгүй. Тэгээ би бол удаагаар айлж байгаа. Өнөөдөр Монголын улс төрд байгаа манлайлагч дотроос ямар нэгэн ийм элдвэсийн энэ дойлон тэргүүдэд холбогдоогүй манай цогтгорлол энүүгээрээ бол үнэхээр одоо ялцад тод харагдаж байгаа. Тийм учраас нөгөө одоо цогтгорлолтой харьцуулдаггүй тийм үү? Бүр яач болдоггүй тэгэхээр нь парламент руу дайрах таагч хэрэгжилж байна шүү дээ. Тэгээд нөгөө үндсэн хуулийг золиосонд харах гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ бол даварсан ажил. Хоёрдугаар парламентын засаглалыг яагаад ингэж ер нь номхруулах гэдэг яагаад юу болоод байна энэ? Яг бол энэ парламентын засаглал ардын намын энэ бүх хэдэн байгааг дэлгэрсэн. Сайндаа би одоо тэр ардын намынхын шударгатай биш. Хоорондоо нэг албан тушаалын төлөө алалцсан бүлгүүс алалцаад хамаагүй юуны ханаа гаргасан. Тэгвэл нээлттэй парламентын нэг давуу тал нь тэр байхгүй. Нээлттэй парламент чинь улс төрийн бүлгүүдийн өрсөлдөөний талбар байхгүй. Тэгээ өрсөлдөөний талбар учраас тэнд бүх юм гарч ирсэн. Тийм үү? Хэрвээ энэ парламентын засаглал байхгүйсэн бол энэ бүх их найдын тухай ард түмэн хизээч мэдгүй байх байсан. Яг бол энийг яг та нар түүхийг мэдчихэж байгаа шүү дээ.
бид нар чөлөө төвлөнийг гаргаж ирээгүй баг. Тийм үү? Энийг ямар нэгэн интернетийн инфлюенсер гаргаж ирээгүй. Энийг чинь өөртөө ярьсан байхгүй. Би энтэйгээ хэрэлдэж байгаад ярьсан байхгүй. Манай намч гаргаж ирээгүй шүү дээ энэ чинь. Ардын нам өөрөөхөө нөгөө дээрэмчд нөгөө юм аваад идэх гэж байгаа хамаг юм дэлгэж байчихгүй. Миний баг байна, миний хувь баг байна, чиний хувь их байна гэд ийм юм болцсон байхгүй юу. Тэгээ нөө дээрэмчтэй бүлэгч баригдчихгүй юу. Одоо тэр дээрэмчтэй бүлэгч баригдчаад энэ парламент гэдэг энэ ил тодын эндрийг устгах гэдэг байгаа байхгүй юу. Батулдаага тэгвэл нөхөрлөгчийг парламентаас сонгох асуудлыг улсын хурлд орж ирвэл та дэмжих. Дэмжихээр орох одоо. Уг нь би жоох институцийн тэнцвэрийг бодоод би уг нь эсрэг байдаг юм л та. Яг л бас парламентд дэндүү том эрхтэй болцсон ингээд энэ явж өгөөгүй газрууд гарсан юм аа. Сүүлдээ ерөнхий сайдын дарангуулагч болсон. Ер нь төрийн институцийн нэгийг нь дарангуулын дарахаар нөгөөх нь дарангуул болчих гээд байдаг байхгүй юу? Их зовлонтой юм хөдөлгөөн байгаад байдаг байхгүй юу? Ийм болцсон. Словак жишээ ийм болсон байхгүй юу? Тэгэхээр зэрэг би бол уг нь байгаа энэ ерөнхийлөгчтэй ингээд байж хань зүв баг юм л та. Гэтэл харамсалтай сая нөгөө юм парламентаа одоо парламентаа устгах гэж шүү дээ. Яг нарийн энэ хүмүүсээ ойлгохгүй ерөөсө парламентыг устгах тухай ярьж байгаа. Энэ яг Путин Оросд хийсэн ажил. Ерөөсө Путин дүүмийн гишүүдийн ёс зүйгээр бариад авсан шүү дээ. Энэ Оросын дүүм чинь. Ингээл Оросын дүүм баларчсан. Тэгэл ерөнхийлөгч нь хэмжээгүй хэрэгтэй болцсон байхгүй. Энэ Беларусь яг ингэсэн. Ийм юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би бол сүлдээ энийг хараад энэ ч та бүр ер нь явж байгаад эрх мэдлэнийхээ салахгүй юм бол энэ ч та бүр ер нь парламентын дээр юм уу гэж бодсоо зүгээр. Гэтэ тийм магадгүй ерөнхийлөгч сая би дахиад хэлээ энэ бол хөрсхийн их яавч ажил биш ээ. Би тэр хүнийг мэднэ. Тийм үү? Энэ бол парламентын засаглалын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл энэ чинь парламентаар боожж ирсэн улс төрч юм шүү дээ. Парламентын засаглал энэ үнийг ийм төвшөнд авчирсан. Тэгэхээр энэ хүн тэгээгүй. Энэ зандан шатрал нэг тийм явуулах хичлээ. Ер нь зандан шатрыг хараад байхад би зандан шатар ерөнхий сайд болоод хамгийн түрүү хийсэн нэг юмыг хараад би за энэ бол харин аюулыг их сурулж байж мэдэх юм байна гэж. Яг тэгэхээр Монголын засгийн газрын түүхэнд бүр дарангуйлын үед шүү. Яг хууль зүйн сайдыг тодорхой хүнийг ялалж иргэд томилсон түүх ерөөсөө байдаг байхгүй. Чи хууль зүйн сайд гэдэг чинь бодлогын хүн байхгүй юу? Хүн ялах үүргээр томилсон байхгүй юу? Тийм үү? Чи энийг ялалж ир гэж. Тэрийг ичгүүргүй одоо тэр санаагаа хэлж байгаа. Тэгээд би харсан. Би тэр үед манай нам яагаад энэ чинь бол одоо байж болно гэж үл энэ Монголын түүхэнд ийм юм байгаагүй. Хууль зүйн сайдыг хүн ялалж иргэд тогтоосон түүх байдаггүй байхгүй. Тийм санаа байсан ч нуудаг байсан. Зандан шатар ил хийсэн. Тэгэхээр энэ нэг юм цадаггүй болоод байна. Улаараад